Дизайнер нэрлээ. Хэрвээ та галтгооны тавилга захиалах гэж байгаа бол дараах зүйлийг анхаарах хэрэгтэй. Бид нэр ихэнхдээ нийтийн жишгийг дагаад маш их мөнгө төлөөд нэг ханаараа дүүрэн галтгооны тавилга илгэждэг. Гэтэл яг үүндээ тэр тавилгынхаа ихэнх шүүгийг ашигладгүй, бараг онгойлгодгүй, аль зүйл хэрэггүй хог хадгалдаг, шүүгэнөтөө үлддэг гэсэн. Өөрийнхөө хэрэгцээг зөв тодорхойлчих юм бол орон зай хүртэл дизайн болдог шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр бид нэр өөрийнхөө хэрэгцээг яаж зөв тодорхойлох вэ гэвэл нэгдүгээр таны амьдралын хэм маяг маш чухал. Та өдөр болгон хоол хийдэг хүн үү? Эсвэл амралтынхаа өдрөөр л хоол хийдэг үү? Эсвэл бүр хоол хийх онцгой хоббитой хүн үү? Бас ам бүлийн тоо чухал. Та 1-2 ам бүлтэй бол цомхон галтгоо байхад хангалттай. Олон хүн ам бүлтэй бол мэдээж ажлын тавцан хадгалах шүүгэнээс өсвөлээд бас том байх шаардлагатай. 3 дугаарт нь таны хоол хийх зуршил. Та шарсан хуурсан хоол хийх туфтаа бол маш сайн хиншүү сорогчийг тавих хэрэгтэй. Угаахад хэлбэр материалыг сонгох хэрэгтэй. Хэрвээ та одоо салаад, ногоо төлхөө хэрэгэлдэг бол галтгооныхоо угаалтуурыг том сонгох, аль эсвэл 2 цэцэлгаатай угаалтур сонгох ч юм уу. Та ямар нэгэн галтгооны декор цуглуулдаг бас тэрийг хүмүүст харуулмаар бол тэр чинь бас галтгоон ч тусгагдсан байх хэрэгтэй. Тэгэхээр та яг одоо өөрийнхөө ам бүл таарсан сав суулга, аяг тавгны сетэ аль болохоор нэг дизайнтаа сонгоод хэрэглэхгүй зүйлийг аль болохоор хадгалахгүй, цагаан сараар ч юм уу шинжлэр онцгой үед, зочин ирэх үед хэрэглэдэг зүйлээ далд хадгалахад болно. Галтгооны тавилга хийхээс өмнө би зайлшгүй өдөр тутамдаа хэрэглэдэг цахилгааны хэрэгслээ жагсааж бичих хэрэгтэй. Эдгээр зүйлсүүдээ яг өөрт хэрэгтэй зүйлсүүдэд тодорхой болсны дараа танд хэрэгтэй төлөвлөлт хэрэг. Таны галтгооны хэмжээ таарсан таны хөдөлгөөний урсгал саад болохгүй өнцөг болон бүр өдөр бүр хэрэглэгддэг галтгоог хийх нь таны мөнгийг болон амьдралын чанар танд таатай байх чинь нөлөөлөх болно. Өөрийнхөө хэрэгцээг тодорхойлуулмаар байвал доор хэсэгт комент бичээд миний асуулгад хариулаарай.